За сайн байцгаана уу? Эрхэм хүндэт хөх Монголын үр сад түүх сонирхогч арт түмэн дээрэс нь миний сонсогч хүүхдүүд ээ. Бүгдэнд нь хайртай шүү. Өмнөх дугаар дээр айгүй гой сэтгэл үлдээсэн байна. Бүгдэнд маш их баярлалаа. Энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ юу ярилцах вэ? Гэхээр Алтан улс гэдэг улсын талаар ярилцсанаа. Алтан улс ямар улс вэ? Ямар учиртай улс вэ? Яагаад би Жамх Тэмүүжин хоёрын дараа ярьж байгаа вэ гэхээр Жамх Тэмүүжин хоёрын хооронд болсон тэр их үйл явдал, тэр их өнчрөл, хацал, тэр их үхэл, тэмцэл энэ бүх зүйл бүгдээрээ заяа шууд утгаараа Алтан улстай холбогдож байгаа. Алтан улс зүгээр л оршин тогтнож байгаа байдлаараа л монголчуудад одоо гай болж ирсэн тийм хүмүүс юм аа гэд хэлчихэд бас хэлцдэггүй. Тэгтээ яг үндэ хэдүүлээ Алтан улсын талаар одоо 3 дугаар хийн. Энэ 3 дугаарын араас 21-р зууны монгол хүн та дотроо дүгнэлт хийгээрэй. Ялалт гэж яг юу вэ? Ялагдал гэж яг юу вэ? Өс хонзон гэж яг юу вэ? Тэ? Хүний амьдралын цикл гэж яг юу вэ? Түүх гэж яг юу вэ? Асар олон зүйлс Алтан улстай холбоотой энэ үйл явдал дээр одоо дүгнэгдэж гарч ирэх боломжтой маа. За тэгээд let's go. Алтан улс гэж яг ямар улс вэ? Алтан гэдэг нь одоо зүгээр нэр ямар хүмүүс байгуулсан бэ гэхээр зөрчид хүмүүс нь болонгууд алтан хэлний язгуурт одоо багтдаг тийм хүмүүс юм аа. Алтан хэлний язгуурт багтана гэдэг нь одоо яг одоо энэ бүс нутагт одоо жоохон зүүн хошоогоо тий ингээд одоо Евразийн ингээд мап дээр багтах энэ хүмүүсийн одоо хэлний бүлгийг хэлдэг байхгүй хоорондоо ингээд нэг юм ижил аваа дуудлах хэл мэл одоо үг мөгнүүдийг ингээд хоорондоо одоо зээлдэж ингээд ашигладаг тийм одоо бүлэг байхгүй тэгээд энд түргүүд багтана, зөрчдүүд багтана, монгол багтана тэгээд зарим нэг хүмүүс бол тий солонгос, япон гэж ярьдаг. Тэгээд зөрчдүүд нь хаагур нутгалдаг байсан бэ гэхээр одооны манжуур, хянганы нуруу тийш одоо ингээ очиж харуул амар гоё байгальтай. Үнэхээр солиотой байгальтай заяа. Битүү уулахад ерөөсөө л ингээл юм ой модтой, гол устай тийм газар. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 13 дугаар, 12 дугаар, 11 дугаар зууны үед энэ оршин тогтнож явахдаа зүгээр л одоо зүгээр булга халиун минжний ингээд юм зүгээр туйлдаг байсан гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ ч утгаараа одоо хил залгадаг байсан тэр овг аймагуд болох одоо татар энэ төр хэмчлэн жоохон ингээ снич овг аймагуудтай шууд ингээд холбоотой харилцаа холбоотой арилжаа 8 хийдэг юм хаслар баг нь одоо байсан байхгүй. Тэр ч утгаараа амар хурдан зүүн Азад хүч ирэх дарахаа тогтоож исэн айгүй их хэд баялагтай тийм ус байсан. Яаж эдгээр юм лаг болвоо? Анх Хятан гүрэн гэж байсан. Хятнууд болонгот ерөнхийдөө Монголын салбар угсаа гаралтай тийм аймаг ерөнхийдөө Хятан эзэнт гүрнийг ингээ байгуулсан. Энэ хүмүүс нь Монголын тал нутагт 200-аад жил эзэн суусан тийм том эзэнт гүрэн юм аа. Алтан улс гэдэг нь болохоор ерөнхийдөө Хятны харьяанд байсан зөрчид хүмүүсийн байгуулсан улс. Зөрчид хүмүүс гэдэг нь болонгууд зарим эрдэмтдийн үзэж байгаагаар зарц боол гэсэн үгнээс гаралтай гэдэг. Хятан гүрний боол ч юм уу те. Тэгэнгүүт Хятны хамгийн сүүлчийн хаан Елү Янши гэж итгээд хаан болонгуудаа саагаж эхэлсэн байгаа байхгүй. Яасан бэ гэхээр овг аймагуудын захирагч язгууртнуудыг бүгднийг ингээд дуудан готоо хэдүүлээ шоуд заа юм аа одоо ууй мууй гэснэ. За одоо юу бүжгэл чи агуудаа чи бүжгэл агуудаа гэсэн чинь агуудаа шууд юу ирэт. Одоо бити давраад байгаа юм шууд гарч марч болоо шууд юу юугөө буу юм болоод бослог болоод агуудаа гэдэг хүн зөрчдийн одоо хаан багхгүй да. Шууд зөрчдүүд юу юугүй шууд Хятны эсрэг байлдаж эхэлж байгаа байхгүй. Тэгээд агуудаа зөрчдийн захирагч бослог гаргаад тэмцээд 2 жил гаруй иргэний дан хийгээд Хятан унгааж чадчихаа. Хятан унгаангуудаа Алтан улсыг байгуулж байгаа 1115 онд. Энэ иргэний дайнд ерөнхийдөө бол зөрчдүүд маш амжилттай байсан. Бүр газрын мухарлуу тултлан шахаж байгаа заяа хятангуудыг. Явсаар 1125 он гэхэд аль хэдийн Зүүн Азийн бүс нутагт ерөнхийдөө багир болж байгаа байхгүй үнэхээр. Шууд бүр бүгднгийн сүрүүлж чадах хэмжээний түвшинд очиж байгаа. Яагаад тэгэхээр тэнд айгүй олон үндэс язгуурын хүмүүсийг бүгднгийн ингээ нийлүүлээд Алтан улсыг байгуулад асар хүчрэхэг болж чадсан юм аа. Тэгэд агуудагийн дараанаас түүний төрсөн дүү болох Уйцимай хаан болж байгаа байхгүй. Агуудаа Уйцимай энэ гэдэг бол одоо яг зөрчид нэр. Тэр чинь ингээд нэг юм 3 нэр мэртэй заяа. Яагаад тэгэхээр одоо эдгээр чинь нөгөө хан хятадуудтайгаа айгүй ойрхон тэгснэ. Одоо хятангуудтайгаа бас ингээд ийм ойрхон хоорондоо ингэж ийм холилдож сүлбэлдэж ингэж оршин тогтнодог байсан тийм хүмүүс байсан. Тэгээд хятад нэрээрээ болохоор одоо Уйцимай нь болохоор Ван Яншэн
гэдэг нь штэ заяа. Тэгэнгүүтээ ордныхоо нэрээр болонгууд Тайзон хаан гэдэг гэсэн нэртэй байгаа байхгүй. За тэгэнгүүт Тайзон хааны үед Алтан улс үнэхээр амар хүчрхэгжиж байгаамаа. Яаж байгаа вэ гэхээр ерөнхийдөө одоо нэг хятангууд чинь ингээд за яг хуу ингээд шахагдчихж байгаа байхгүй. Бүр ингээд газрын мухар хүртлээ шахагдж байгаа байхгүй. Тэр гоё газраас ингээд хөөгдөө зөө зүгээр. Тэгж ингэж явсаар хагаад одоо эднийг зүйл дуусгах хэрэгтэй шүү дээ. Агуудаа арай тэр үйл хэргийг гүйцэлдүүлж арай бараагүй. Үүсэмээ тэр хэргийг гүйцэлдүүлэхээр сүн улстай холбоотогчод тогтоож байгаа. Сүн улс гэдэг нь одооны хятадууд тоххой. Одооны манай умард хөрш хятадууд буюу хан үндэстнүүдтэй холбогдоод нийлж агаад даан буюу хятан бүрэн тэгснээ бүр ингээ болоогүй 1127 онд сүн улсын хааныг нь зүгээр Мадуро ажиллагаа хийчихэж байгаа байхгүй юу? Мадурог зүгээр Венесуелийн нэг улсын ерөнхийлөгчийг зүгээр бям орж ирэнгүүтээ шууд аваа явчихсан шүү дээ. Тийм багир болтлоо хүчрхэгжиж. Тэгээ сүн улс бол өөрөө асар баялаг түүхтэй, амар олон мянган жилийн түүхтэй айхтар соёл иргэншлээ. Энэ бол бүр үнэхээр одоо ярих юм биш. Иймэрхүү зүйлсүүд болоод тэгснээ одоо ерөнхийдөө одоо хойшоогоо монголчуудтай бифред эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт Монголд тухайн үед одоо Хабул хаан байж байгаа шүү дээ. Тэмүүжний Илэн цэцэг. Одоо Чингис хаан гэдэг айгүйх яриад байдаг ч гэсэн Хабул хааны одоо ач гавьяа, Хабул хааны хийсэн үйл хэрэг бол бүр үнэхээр кино цаашаа. Тэгэнгүүт Үүцэмэ хаан Хабул хааныг ордондоо дуудаж одоо цайлж шоудаж маудаж байгаа байхгүй юу? 1135 онд. 35 онд тэгээд ийм ив иеийн гэрээ одоо хийми энтер гэж мэгж орж ирсэн байхгүй. Бүүн даймаа хийж мэж довтолж янз бүр болж ирсэн. Тас тоглосон юм өгш юм гүтээ. Одоо хоёул эвлэрээд хөө гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд ордонд уулзаад тэгээд ордонд ингээд шууд найр хийж мэйгээд ингээд хүн антан бүжиглүүлээд те. Тэгэнгүүтээ хоол моол архинд нь ингээд хор хийсэн гэж ярьж байгаа байхгүй. Одоо зарим одоо ингээд тийм домгийн шинж чанартай ингээд тийм өгүүлэлүүдээр юу гэж гардаг вэ гэхээр Хабул хаан ингээд бүгжин дээрээ ингээд тусааж үтсэн чинь ингээд бүгжнийх нь өнгө ингээд өөрчлөгдөж тэнгүүтээ ингээд хор хийцэн байна гэдгийг ойлгоод тэгэнгүүтээ гарчаад ирээ. Гингүүтээ гарангуудаа шууд бөөлжж те. Тэгэнгүүтээ ингээд ус мос нь ингээд сэлж мэлэнгүүтээ за зарим их сурвалж дээр бүр ингээд усан шумбаж ингээд амьсгаагаа төгжиж би одоо тэрийг одоо орчин үеийн хангаах ухаан яг яаж одоо яадгийг бол мэдэхгүй. Гэхдээ ер нь тэгж мэгж байгаа хороо гадагшлуулсан гэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ буцаж орж ирэнгүүтээ шууд үргэлжлүүлж шоодсан гэж байгаа байхгүй. Нөгөө чинь хараал гэж байна. За хизээ ойчод өгөх нү хизээ өгөх нү те. Хүлээж ааш. Тэгэхгүй бол яг үндэд чи хийх юм байхгүй шүү дээ. Яажсэн чинь Хабул хаан нилээн удаан ууж ирсэн гинт. Алла шүү. Зөө. Алла шүү. Зөө өгсөн. Шууд сахалнаас нь барьж байгаа. Агсан тавиад эхэлсэн байгаа байхгүй юу? Тэгээ сахалнаас нь ингээд зураад авсан чинь шууд тэр хавийнх нь ингээд тэгээ цэргүүд мэргүүд нөгөө харуул очиж чанг ингээл ороод ирнэ штэ. Тэгээд тэгсэн чинь Үүцэмэ хаан яах вэ одоо манчилдаангүй найраа гэж байдаг юм да ухааны юм яриад. Тэгээд зүгээр хөш хоёлаа зүгээр шүү. Тэнгүүт нь ингээ Хабул хаан галчих уу тэр гэж мэгснэ. Зүгээр гараа зөө. Шуу гараа явцсан гэж байгаа байхгүй зүгээр. Тэнгүүт нь Хела хаан зүгээр юм шиг ингээ байжсэн араас нь цэргүүд явуулсан гэж. Тэгэд араас нь ингээд наад нөхрөө ингээд баривчил яваад ирээд алаад иргээд тэгсэн чинь манай он зүгээр ингээд шууд мориндоо мордонгуудаа алга бололцсон. Цухтаасан гэж байгаа. Цухтаад одооны Дорнод аймгийн төвд манай Самбуу гэд найз миний демог сонсоод ингээд зогсож исэн байгаа байхгүй юу. Тэснэ. Йоо алж штэ андаа. Тэснэ. Йоо андаа сая Хабул хаан байсан харсан уу? Тэгсэн чи би тийм юу андаа чи 2 дугаар бадгийн сонстоо. Бүгдээ сонсны таны харс үлдэн хүүгээ ивент эдний бүхийдээ хүртэн төмөр донд эдний хотын төрдөөсэй хүүгээ өршөөд эдний бүтээсэн үсэд бүгдээ сонсны таны харс үлдэн хүүгээ ивент эдний бүхийдээ хүртэн. Тэгээд Хабул хаан гэртээ хараад яа гэртээ ингэ ороод ороод чирээ ороод бүгдийн цаазаар авч байгаа. Бүгдийн цаазаар аваад Алтан улс болон хамаг Монголын хоорондын дайн. Тэнгүүд Хабул хаан 1147 онд зүгээр л цэвэр цусны Монгол багирлалтыг үзүүлж одоо Хела хааныг бут цогч байгаа. Бут цогихдоо бүр бут цохиод зогсохгүй жил болгон Алтан улсаас татвар говчуур авдаг тохирон дэр нь авчиж байгаа байхгүй юу энэ бифиг заяа.
Сая одоо ингээд те бүхэл бүтэн алтан улсын алтан хааны сахлыг одоо татад зуурч ордонд нь тэгж багирлж байгаа тийм барай хийж байгаа gang shit те тийм үйлдэл 1934 онд бас тохиолдож байгаамаа түүхийн хүрдийн эргэлтэнд те Пэлчдийн гиндэн Монгол улсын ерөнхий сайд Монгол улсын одоо бид бүхний бахархалт бидний өвөг эцэг Сталины гасыг хуг цохиж бас багирлж исэн гэж байгаа байхгүй юу. Энэ бол тэгээ бүр амар байхгүй юу. Одоо Сталин гэдэг хүн чинь дараа нь яванда Германы Гитлерийн эзлэн түрэмгийллийг зогсоосон арангууллын одоо юм их сүдэрт баг нэр Оросыг бүхэлд нь ингээд нөмрүүлж чадсан айхтар хүн шүү дээ. Тим хүний өөдөөс 1934 он гэдэг бол Монголын хувьд асар хэцүү эмзэг дорой буурай үе үлээ. Ийм үед ерөнхий сайд нь очиод тэгээд одоо автоматчиж байгаамаа тий. Энэ бол Монгол хүний зүрх зэрэг. Энэ бол тий одоо зүгээр нэг юм тэнэглэл гэж би бол харддгүй. Яагаад тэгэхээр Монгол хүн чинь өөрөө цаанасаа миний бодлоо шүү. Одоо натуралаараа тийм шудраг байгаа байхгүй юу? Шудрах хүмүүс. Бид нар байгальтайгаа илүү ойрхон байдаг. Байгалийн хуулиараа юу зөв буруу вэ гэдгийг бид нар маш сайн бясалгуул гүн дотроо бид нар бүгдээрээ мэдж байгаа. Улаан цайм өөдөөс балаан юм яриад байвал те өөдөөс нь бас балаагаар л авирлахгүй да. Ер нь бол тийм байна. Тэгэхээр ийм зөрөгт хан хөвгүүдийн бид нар үр сад шүү гэдгийг санаж яваарай. Тэгэнгүүтээ Хабул хаан маань жам ёсороо гэртээ өвчнөр өөд болж байгаа. Тэгэд өвчнөр өөд болохдоо хэнийг хаан ширээнд залгамжлах вэ гэдэг бол аюул сонирхолтой асуудал. Хабул хаан өөрөө 7 хүүнтэй. 7 хүүнээсээ аль нэгийг нь сонгоно шүү дээ. Ууган хүүгээ хаан болгож угаасаа болдгоо. Тэр бол тал нутгийн хууль бас. Тэгэнгүүт энэ нөхцөл байдал дээр одоо миний зүгээр төсөөллөөр Алтан улс Монгол хоёрын хоорондын байлдаан дөнгөж эхэлж гин гэж Хабул хаан харсан баг. Тэр утгаараа өөртөө өөрийнхөө хүүг ямар нэгэн байдлаар хаан ширээнд тавьбал энэ дайн хуцдах магадaltaй гэж бодсон баг. Тэгээд тайчууд овгийн Сэнгүн бэлгийн хүү Амбгай хааныг хаан ширээнд залж байгаа юм. Амбгай хаан болсны дараа нэх удалгүй заяа. Үнэхээр удалгүй. Амар новшин зүйл болж байгаа. Юу вэ гэхээр энэ бол одоо 1150-ад оны үед Амбгай хаан татаруудаа ив ивийн гэрээ хийгээд ураг барилтахаар охиноо аваад татар аймаг руу хөдлөнө. Явж исэн чинь занд нь татарууд снич хийцэн байгаа байхгүй юу? Шууд занд нь бөөн цэргүүд ингээд шууд гарч ирэл доошоо шууд Амбгай хааныг авангуудаа алт ус тушаачиж байгаа байхгүй юу? Тэ? Бүр what the fuck үстэй те зүгээр л шууд баахан цэргүүд гарч ирэнгүүтээ Амбгай хааныг зүгээр Бээжин рүү аваа явчих жоохгүй одооний Жүндүү хот Алтан улсын Жүндүү хот руу Амбгай хааныг аваа явчих юм аа. Амбгай хаантай хамт Хабул хааны ууган хүү охин барахыг явж исэн байна. Тэгэд Амбгай хаан баригдахдаа Бисүд овгийн балхачийг илчээр явуулна. Илчээр явуулахдаа хэн рүү явуулж байгаа гэхээр Хабул хааны дунд хүү Хотуула болон өөрийн хүү Хадаан тайшид тултал миний өшөөг аваарай guys намайг одоо Бээжин рүү аваа явчлаа гэсэн байгаа байхгүй юу. Энэ үйл хэргээр дахиж хан эцэг нь хизээч охиноо ураг барилдуулахад хан хамт явах энэ үлийг цэрэл 5 хурууны хумсаа тамтартал 10 хурууга барагцтал миний өшөөг авах гэж оролдох тун гэсэн байна. Угаасаа амар гомдолтой үсттэй те зүгээр та бодолтой. Бас нэг сонин ийм хувь тохиолдолд тэр хүн хаан болчихж байгаа байхгүй юу? Тал нутагт амьдрах бүх монголчуудын хувь заяаг гартаа хатгаж байгаа. Тэрийг хариуцлах нь өөр дөр нь ингэж бууж ирж ийн гээл та төсөөл. Ямар их гомдол вэ? Ямар их цөхрөл вэ? Тийм үсттэй. Миний өшөөг ав. Тэ ядж яхад ингээд зүр тэ ингээд ураг барилдах га тэ хот ураг болох гээд явж исэн чинь замд нь яг тэр хүмүүс нь аваачаад Алтан улс руу тушаана гэдэг бол энэ албар тэ урвалт ингээд юм дабл урвалт байгаа байхгүй юу? Үнэхээр амар сонирн байгаа байхгүй юу? Чин татарууд чинь адилхан монголчууд тэгснэ. Алтан улс ч одоо ингээд ялагдсан байж байгаа шүү дээ. Тухайн үед бол ингээд Хабул хаан аль хэдийн одоо өөрийгөө нэг Хабул хаан гэж хэл. Нэг хамаг Монгол улсын Хабул хаан гэж хэл яг одоо гингөт нь хамаг Монголын Хабул хаан гэж хэлүүлж мэлүүлсэн тийм үед нь тийм зүйл болчихж ийн гэдэг бол татарын талаас бүр амар одоо юм пүсэ зүйл юм аа. Амбгай хааныг Бээжинд аваачаад зөрчдүүд аимшигтайгаар яргалж тамалж алсан байгаа байхгүй. Модон элчгэнд цовдлж алсан гэж. Цовдлохдоо одоо тэр яаж тамалж алах юм те одоо эн чинь амар том өшөө авалт явагдаж байгаа шүү дээ. За тэгээд Амбгай хааны араас хэн дахиад хамаг Монголын хаан ширээнд суух вэ?
Одоо ингээд Хабул хааны үед нэг арайгч нэг юм сэргээл айтайхан болж исэн улс дахиад улс төрийн тогтворгүй байдал эрх мэдлийн тулаан руу айгүй ойрхон болчихж байгаа байхгүй. Хотулаа хаан болж байгаа. Хотулаа хааныг одооны Хинтэн аймгийн Батширээт сумд орших Бэндэр уулын зүүн хойд хэсэгт байрладаг Ашаа хадны урд их хуралдаа хийгээд хаанд өргөмжилж байгаамаа энэ хүнийг. Тэгэд хэтэрхүү ингээд хаанд өргөмжлөгдөнгүүтээ шууд ингээд бүжгэлсэн байгаа байхгүй юу. Яг гоо энэ тухайн үеийнхаа одоо тийм нэг юм ёс заншил байсан юм шиг нэг юм бүжиг хийдэг байсан гэсэн. Нуус товчон нэр байгаа шүү. За тэгээд Хотулаа хаан ерөөсөө Амгай хааны өшөөг авахаар Татар аймагтай 13 удаа байлцсан байгаа. Зүгээр 13 удаа дайн хийн гэдэг бол уучлаарай хүмүүсээ үнэхээр амар ядаргаатай ажил واخгүй юу. Зүгээр ямар их хүн өгсөн бол, ямар их хүн зовж тарчилсан бол, ямар их сэтгэл зүйн одоо бэртэл, гэмтэл, трама хамаг Монгол ерөөсөө л юм дайны галд дүрлцсэн байгаа واخгүй та. Монголын түүхэнд хамгийн одоо дарк үеуд бол ерөөсөө л энэ шууд энэ прокси дайн хийлгэж байгаа واخгүй юу. Тэ? Сүүлийн 100 жилийн турш дэлхийд даяар зүгээр л хоёр улс байлдаад байгаа шүү дээ яг үнэндээ. Тийм үстэй 2 3 улс хоорондоо байлдаад байгаа шүү дээ. Энэ бол зүгээр л юм прокси дайн байгаа байхгүй. Монгол хүмүүс тэгж лай болж байгаа байхгүй. Тэгэд эн чинь ингээд бараг сүүл 12 дугаар зууны сүүлийн бараг 30 жилийн турш тасралтгүй явагдаж байгаа. 13 удаа татартай байлдаж байгаа нь ерөнхийдөө метршгүй зогсошгүйгээр Алтан улстай 13 удаа байлж байгаатай ямар ч ялгаа байхгүй лээ. Алтан улс зүгээр л ингээд юм байгаагаараа ингээд зүгээр манид үнэхээр амар лай болж байгаа нэг тийм хэсэг цаг үе байгаа байхгүй юу. Алтан улс дотооддоо айгүй амар чимэр. Улам их эд баялаг, улам их худалдаа арилж байгаа наймаа, улам их цэцгэлэлт. Тэгээд тэр дундаа бүр юм соёлын том үүдийг одоо ингээд хийж одоо бүр жинхэнэ утгаараа Алтан улс болсон баг. Анхнаасаа Агуудаа хаан Алтан улс гэж нэрлсэн шалтгаан нь өөрөө айгүй гайхалтай заяа. Анх нөө дарангуулдаг байсан хятангууд нь одоо Ляо гэдэг хятад нэртэй байхгүй юу? Ляо улс. Ляо гэдэг чинь өөрөө болонгууд тийм ган төмөр өнтер гэсэн үг юм байна л да. Тэнгүүд Агуудаа хаан болонгууд ган төмөр бол зэвэрдэг. Алт бол алтаараа үүрт юмаа гэд бэлгшээгээд Алтан улс болгосон. Энэ бэлэгдлэрээ ч тэр үнэхээр одоо ингээд 100 жилийн хугацаанд үнэхээр солиотой Азийн супер павер улс болж чадсан байгаа байхгүй. За тэгэд энэ хугацаанд юу хийж байгаа вэ гэхээр ерөнхийдөө л Монгол овог аймагуудыг хооронд нь талцуулах, хахуулдах, тэ одоо боржуур байнга солиулах ч юм уу. Одоо жил болгон за та нар бол ерөөсөө одоо ингээд жил болгон ингээд боржуур соёл гэсэн байгаа байхгүй. Ерөнхийдөө л ингээд одоо энэ улс төрчдийг нь хооронд нь ингээд талцуулаад, алцуулаад янз бүрийн нам энэ төр зохиогоол ерөөсөө ингээд тэ битүү дайн дайж. Тэгээ татар салжууд энтертайгаа айгүй эвтэйхэн заяа. Тэдэртайгаа ингээл ерөөсө худалдаа арилжаа гэдэг. Гэхдээ 1196 онд татар салжууд хонграад энтертэй нэг удаагийн амар том дайн хийгээд бүр одоо дахиад зүгээр гараа заяа. Дахиж нэг удаа багирлж үзүүлж байгаа. Ингэсээр 13 дугаар зуунтай золгож байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ 13 дугаар зуунд дахиад заяа 1206 онд 160 мянган цэрэгтэйгээр сүн улсыг довтлоод бүр ингээ боо ялгаж байгаа байхгүй юу? Үнэхээр банд болгож байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ ингээ дахиад бүр сүн улс молсогч бүр ингээ үстцэн. Энэ талтаа ингээ Монголыг үстцэн. Хөлөөрөө ингээ хятад руу ингээ дэмжижсэн. Тэ тэгснээр тангуудтай дахиад одоо яах вэ гэд ингээ байж байгаа байхгүй юу? Үцх үү гэ тэ бүр 100 жилийн турш тасралтгүй байлж байгаа байхгүй юу? Ийм амар дайнч арт түмэн. Би одоо ингээ оршин тогтнох хугацаанд 100 жилийн хугацаанд ямар дайн хийснийхэн талаар энэ листээр гаргаад үгүй зэ. Тэгэнгүүт ямар улс чинь юм блэ? Одоо 20 дугаар зуун болон 21 дугаар зуунд нэг ингэж байгаа нэг улс байгаа да. Энэ нөхцөл байдал өөрөө Монголд зүгээр жирийн Монгол нүүдэлчин Монгол хүний амьдралд яаж нөлөөлж байгаа талаар товчхон ярихад чи бэлчээрийн аж ахуйтай нүүдэлчин Монгол хүн заяа. Иргэн тойронд чинь битүү чамааг үзэн яддаг. Битүү эрх мэдлийн одоо юм зөрчилдөөнтэй Монгол овог аймагуд бэлчээрээрээ хумигдж байгаа. Гадаад ертөнцөөс тасарч байгаа. Гадаад худалдаа арилжаа наймаа хийж чадахгүй. Тэрэн дээр нь асар ядуу дорой буурай улс төрийн одоо зөрчлүүдээр тасардаг, хээл хахууландаа идэгдсэн, тэ үгэрч зогсохгүй нууц тавчаан дээр тэмдэглэгдснээр 3 жил тутам Алтан улс нэг төм цэрэг оруулж population control хийдэг байсан гэж байгаа. Population control гэдэг нь болохоор геноцид тохгүй юу? Шууд утгаараа. Орж ирэл юу юугүй алаал, алж хятаал, энгийн ард иргэдийг алаал, охид хүүхнүүдийг нь авч яваал, биеийг нь үнэлүүлээл, хүүхдүүдийг нь хулгайлал, хүний наймаалал, ирчүүдийг нь алаал,
нэг юм дороо буураа үлдсэн хүмүүсийг ингээд үлдээгээд үржиг гэдэг ингээд үлддэг. Одоо нэгсэнтэй баг боолын ферм шиг Монголыг ашигладаг байсан байгаа байхгүй. Ийм нөхцөл байдалд Чингисийн багнаас өнгөрсөн. Тулгар төрт Монгол улс ийм нөхцөл дээрээс үнс нормон дондаас босч ирсэн юм аа. 1200-аад оны ихэнх үе гэхэд одоо сая сүн улстай байлцсан гэдээ ярьж байна шүү дээ. Энэ үед Алтан улс Монгол руу нэх амар анхаарал хандуулах одоо сөхөөгүй болтлоо томорсон байх үед эзэн Чингис хаан тал нутгийн тулгар төрийг гартаа хатгацсан овг аймагуудыг хоорондоо нэгтгэж гисэн хил залгаад ороод ирж байгаа маа. Цаашид одоо Алтан улсын хувь заяа яаж иргэхийг огтосооч бүр ингээд төсөөлөөгүй байж хат тэ Чингис хаан зүгээр тангуудыг зүгээр хашрааж бүксэн дээр нь бүлээн жин тавьж орж ирж байгаа байхгүй юу? А тэгээд үүнээс цаашаа юу болох талаар дараагийн дугаар дээр хэдүүлээ ярилцгаая.